awesome. You guys look great. Ready? Let's do it! Сайн бацхан уу, намайг Хишгэлэн гэдэг. Би одоо Pizza Hut өргөө салбарт ээлжийн менежер ажиллагаа. Миний хувьд гэх юм бол өнгөрсөн жил болон энэ жилийн Азийн Champions League гэсэн том тэмцээнд оролцоод ирсэн. Тэгээ ямар ч байсан 2 жилд ингээд дахиж яг National Champions дээрээ шалгарч гар энд Азийн зах зээл өрсөлдөн гэдэг бол миний хувьд бол амар том нэр төрийн хэрэг байсан. За энэ хугацаанд яг тэр тэмцээнд оролцох сэтгэл маань гэх юм бол маш олон Азийн зах зээлийн маш мундаг тэндээс шигшгдэж гарч ирсэн шилдэгүүдтэй өрсөлдөн гэдэг бол өөрөө маш нэр төрийн хэрэг. Мөн дээрээс нь тэр хүмүүсээс суралцах, тэр хүмүүстэй хамт өрсөлдөж, тэр хүмүүстэй хамт бүтэн 7 хоногийг өнгөрөөнө гэдэг бол миний хувьд бол маш том сорилт болж ирсэн. Гэхдээ тэр бүгдийг даваад яг одоо энэ сууж байна. Pizza Hut-ийн хувьд гэх юм бол бүх ажилчдаа өсөн дэвжих боломжийг бол олгож идэг. Би анх Pizza Hut team member буюу рестораны ажилтнаар ажилд орсон бол ахлах ажилтан болоод одоо LG менежер болоод энэ сууж байна. Энэ хугацаанд гэх юм бол би тэр багийн гишүүн байж үзсэн, тэр багийг ахлаж ажиллаж үзсэн. Одоо тэр LG-г удирдах ажиллаж байгаа LG менежер хүртлээ өсөн дэвжиж чадсан байна. Хүн өөрөө маш хариуцлагатай, мөн дээрээс нь хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хийж чаддаг байхад ямар ч төвшөнд ажиллаж болдог боломжийг Pizza Hut олгодог. Пиццагаа үнэхээр амжилттай хийж дууслаа. Бүх цаг алгаа амжилттай гаргалаа. Сэмэноо Pizza Hut арын салбарын рестораны ахлах ажилтан ганцдаг байна. Бид Монголын багийг төлөөлөн 2025 оны Champions League тэмцээнд амжилттай ороод ирсэндээ маш их баяртай байна. Champions League олон улсын тэмцээнээс гадна Pizza Hut маш олон боломжууд бий болдог. Миний хувьд энэ жил Pizza Hut-ийн хамт олноосоо хоёрын тэтгэлэг авсан. Мөн энэ амжилт маань надад ажиллах маш том урам хүч өгж байгаа. Сайн бацхан уу, намайг Мишель гэдэг. Би Pizza Hut баян зүг салбарт рестораны ажилтнаар ажилладаг. За би өнгөрсөн оны 6 сард Аз намхан 7 орны шилдэгүүдийг шалгаруулдаг Champions League тэмцээнд багаараа оролцоод ирсэн. Champions League тэмцээний багийн гишүүн байснаар биднэрт маш олон шинэ боломжууд нэгддэг. Бид нар дан тэмцээнд оролцохоос гадна өөр маш олон дурсамжтай зүйлсийг бүтээгээд ирсэн. За нэг өдрийн нь бол бүтэн шопингийн өнгөрөөсөн. За дараа нь бол яг тухайн улсын соёлыг танилцуулсан бүтэн өдрийн аялалд яваад ирсэн. За дараа нь дахиад бид нар далай чумбах гэх мэт маш олон юм экстрем аяллуудыг хийсэн. За тэгээ энэ бүх боломжийг олгосон Pizza Hut брэндтэй маш их баярлалаа. Сэмэноо намайг Игчин гэдэг. 2021 онд анх Pizza Hut-д орсон. Өнөөдрийг хүртэл сансар салбарт ерөнхий менежер хийж ажиллаж байна. 2023 оны Champions Club-ийн шилдэг менежер болоод 50 улсыг зорьсон. 2024 онд Champions League-ийн баг ахлах шилдэг менежер болоод Филиппин улсыг зорьсон байгаа. Багийн гишүүн болж оролцох, баг ахалж оролцох хоёрын ялгаа бол маш өөр байсан. Баг энэ жил маш амжилттай оролцоод ирсэн. Баг ахлаад явахын давуу тал нь бол бага нэг зорилготой, нэг зүтгэлтэй, нэг амжилтын төлөө болгох нь яг миний үүрэг байсан. Энэ жил бид шилдэг чир буюу шилдэг мэдчилгээ, шилдэг back of house буюу шилдэг баг, шилдэг шин санаа буюу шин бүтээгдэхүүн гэсэн шагналуудыг авсан. Монголын баг тэр тусмаа Pizza Hut-ийн хамт олон улсад ямар хүч ирэхийг сэтгэл зүрхээрээ нэгдэж чаддгийг харуулж чадсандаа маш их баяртай байна. Бидний Pizza Hut-д хайртай байдгийн шалтгаан бол мэдээж цагийн уян хатан хувиар оюутан сурагчид маань хичээлийнхаа хажуугаар хүртэл ажиллах боломжийг бидэнд олгодог. Олон нийтийг хамарсан сургалт, семинар болон тэмцээнүүд тэгээд e-спортын тэмцээнүүдийг ч гэсэн бидэнд байгуулж өгдөг. Спорт хөтөлбөр ч гэсэн маш олон удаа болдог. Мөн сар болгон олгодог урамшуул цалин, бонус, санхүүгийн дэмжлэгүүд маань миний Pizza Hut-ыг сонгох шалтгаан болсон. Та ч гэсэн бидний нэг болох бүрэн боломж байгаа шүү.